ингээд SAT математик зориулсан анхны хичээл гэж байна. Эхний хичээлийн сэдэв бол тригонометр. За тэгэхээр тригонометр хэрхэн хүмүүс синус, косинус, тангент, пунктуудыг хэрхэн яаж бодох вэ гэдэг жоохон толгойн ирсэн байдаг. Ерөнхийдөө би тэднийг тайлбарлая гэж бодлоо л доо. За тэгэхээр тригонометр гэж яг ямар учиртай вэ гэдгийг эхлээд тайлбарлая. Тэгэхээр тригонометр нь өөрөө энгийн зүйл. За ингээд эхлээд би нэг зөв гурвалжин зуръя. За ингээд зөв гурвалжныг зурлаа. За энэ чи 90 градус биш таараа. За ингээд 90 градус харин энэ урт нь А, энэ урт нь Б, энэ уртын С гэж үзье. За ингээд нэг 100 гурвалжин зурчлаа. Тэгээд ингээд 100 гурвалжин зурсан чинь энэ 100 гурвалжиныг жохоо шин чанар байдаг эртний грекүүд болж мэдсэн. Тэр маань ямар шин чанар вэ гэхээр ингээд би хоёр шиг зүг. За ингээд хоёр шиг зурснаа би дахиад нэг нэмээд зурчээ. За ингээд хоёр болгоод дахиад нэг зүг гурвалж. За ингээд нэг зүг гурвалж нэмээд зурчлаа. Энэ шинээр зургц энийг би Б штрих, энэ уртыг нь болохоор Б С штрих гэж. За мэдээж энэ үнц бол хоёр гурвалжны хувьд адилхан. Тэгтэл эртний грекүүдийн анзаарсан зүйл маань юу байсан бэхээр нэгдүгээрт энэ үнцэг бол альфа гэх юм бол энэ үнцэг бета, энэ үнцэг бас яг адилхан бета ах хэвээр. Энэ бол тодорхой. Яагаад бол гурвалжны дотоод үнцэг дандаа 380 байдаг учраас эн чинь бол 90 шүү дээ. Тэгэхээр дандаа альфа дээр нэмэх бета тэнцүү 90 ах хэвээр гэдгээс энэ альфа дандаа тогтмол байгаа юм чинь энэ ч гэсэн бета гарах хэвээр гэдэг нь тодорхой. За тэгээд дээсэд өөр нэг грекүүдийн нээсэн чухал зүйл маань болохоор энэ уртаас А штрих болоод мэдээж том гурвалжин бол жижиг гурвалжнаас бүх талаараа уртаа байгаа. Тэгтээ нэг чухал шин чанар биелдэг гэдэг эртний грекүүд анзаарсан байгаа. А хуваах С тэнцүү, А штрих хуваах С штрихтэй тэнцүү. Энэ бол дандаа тэнцүү ах хэвээр. Үнцгэн л адилхан бол энэ дандаа тэнцүү байна. Тэгээд дээрээс нэмээд яг адилханаар Б хуваах Б тэнцүү, Б штрих хуваах С штрихтэй тэнцүү. За тэгэхээр эндээс юу гсуугаж таарч ийн вэ гэхээр ямар нэгэн гурвалжин байлаа гэж үзэхэд тухайн гурвалжны маань хэмжээнээс үл хамааран дандаа одоо энэ талуудын харьцаа тэнцүү байдаг гэсэн үг. Ерөөсөө өнцгөөс хамааран талуудын харьцаа дандаа тэнцүү байх ёстой гэсэн үг болж таарч байгаа. Талуудын харьцаа дандаа тэнцүү байх ёстой гэсэн үг болж таарч байгаа. Нэг иймэрхүү байдлаар. За тэгэд энэ юу чухал вэ гэдэг асуулт гарч иж болно. Тэгэхдээ гурвалжин гэдэг бол ерөнхийдөө геометрийн хамгийн энгийн дүрс. Тэгээ гурвалжин бол бид нар хаанаас ч олж харж болно геометрийн. Тэгтэл энэ хүү геометрийн хамгийн ерөнхий дүрс болсон гурвалжинд маань болохоор ийм ерөнхий шин чанар биелдэг гэхээр бид нэр энийг ашиглаад их олон янзын зүйлийг хялбарчиж бодож болно гэсэн үг байхгүй юу? Хялбарчиж бодно. За тэгээд одоо жишээлбэл жишээ авч үзцгээе. За би тэгэхээр одоо ингээд эндээс нөгөө нэг синус, косинус ихнээс нь тодорхойлч. За ингээд нэг тэгш өнцгт гурвалжин зурна. Тэгш өнцгт гурвалжин зураад тэгш өнцгт гурвалжныхаа энэ өнцгийг тета гэх. Энийг С, энийг А, энийг Б гэх юм бол А хуваах С тэнцүү синус тета. Харин Б хуваах С тэнцүү косинус тета. Ерөнхийдөө энэ хоёр тодорхойлолт бол хамгийн энгийн. Энэ хоёр тодорхойлолтыг чийжилсэн байхад бол тэгээ бус нь ямар ч асуудал байдаг. Энэ хоёрыг хамгийн сайн чийжлэх шаардлагатай. Синус, косинус хоёрын тодорхойлолтыг. За ингээд энэ бол хамгийн чухал хэсэг нь. Энэ бол хамгийн чухал. За ингээд синус, косинусын тодорхойлолтоо ерөнхийдөө мэдж явахад бол цаашаа бүх зүйл асар амархан болно. Яагаад бол бусдын ерөнхийдөө дандаа энэ хоёрыг ашиглаж тодорхойлогддог. Энэ хоёрын урвуу юм уу эсвэл энэ хоёрыг нэг нэгэнд нь хуваасан пункт. Жишээлбэл тангент тета тэнцүү синус тета хуваах косинус тета ингээл тодорхойлогдчих ямар ч асуудал байхгүй. За ингээд бүгдийг ингээд тодорхой ийм байдлаар тэгээ дээрээс нь өөр бас хэдэн пункт байгаа. Гэхдээ тэд нар бол нэг чухал биш.
За тэгээд ийм байдлаар энэ бол ерөнхийдөө тригонометр функц. За тэгээд одоо тригонометр функцийн хэдүүлээний хэдэн шинэ чанарыг гаргаж авч үзцгээе. За тэгэхээр шинэ тригонометр функцийн шинэ чанарыг гаргаж аваад хамгийн чухал зүйл болохоор алдаа Пифагорын теорем байна. За Пифагорын теорем юу гараад чухал вэ гэхээр ингээд Пифагорын теорем ч болохоор өөрөө энэ тэгш үндэст гурвалжин дээр биелдэг теорем шүү дээ. А, Б, С байлаа гэж үзэхэд А квадрат дээр нэмэх Б квадратын зүү С квадрат. За одоо хоёр талыг С квадратд хуваагаад өгөх юм бол ийм тэгшдэг биелийг бид нар харж болно. Тэгтэл А квах С, Б квах С гэдэг чинь бид нар өөрсдөө тодорхойлсон шүү дээ. Энэ үнцэг тета үнцэг байлаа гэж үзэхэд энэ тэгшдэг маань болохоор өөрөө ийм бол таарна гэсэн үг. За тэгэхээр энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр тета өнцгөөс үл хамааран синус, косинус хоёрын адилхан үнцэг дээрх квадратуудын нийлбэр нь дандаа нэгтэй тэнцүү байна гэсэн үг. Энэ бол ерөнхийдөө синус, косинусын хамаарлын тэгшдэг гэж нэрлэдэг. За би энэ ч дахиад бичиж синус квадрат тета дээр нэмэх косинус квадрат тета тэнцүү 1. За энэ бол хамгийн чухал тэгшдэглүүдийн нэг тригонометр функцийн. Энэ тэгшдэглийг ерөнхийдөө мэдэж яхад бол бусд нь ерөнхийдөө дайггүй болоо явцдаг байгаа. За тэгээд энэ ингээд гараад ирнэ. За энэ ингээд гараад ирнэ. За тэгээд энэ ингээд гараад ирсний дараа өөр нэг чухал хэдэн тэгшдэглүүд орж ирж байгаа. Өөр хэдэн чухал тэгшдэглүүд маань болохоор ерөнхийдөө энэ тэгшдэглээ саяны тэгшдэглээ болохоор косинус бүгдийг хуваагаад өгчээ. Тэгэх юм бол ийм болоод эн чинь болохоор өөрөө ийм гэсэн үг шүү дээ. Энд ихнийх нь тангент квадрат тета дээр нэмэх 1 тэнцүү 1-ийг квах косинус квадрат тета. За тэгээ энэ тэгшдэл ч гэсэн их гарч ирдэг тэгшдэл байгаа. За тэгээд ийм байдлын зөвхөн хамаарлын тэгшдэглүүд байдیں۔ За тэгээд одоо дараагийнхаа хэсэг рүү оръё. Дараагийн хэсэг дээр нэг чухал зүйлийг авч үзнэ. Тэгэхээр би сая гурвалжин дээр тригонометр функцүүдийг тодорхойлчихсан шүү дээ. Гурвалжин дээр. Тэгтэл гурвалжин дээр болохоор нэг чухал шин чанар байгаа. Ингээ гурвалжин байлаа гэхэд энэ тета үнцэг байл энэ тета үнцэгд бол дандаа тгээс 92-ийн хооронд байгаа. 90-ээс ихсэж хийжээч болохгүй. Тийм бол 90-ээс их үнцэгтэй тригонометр функцийг яаж тодорхойлох вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. За тэгээд тийшээ оръё. За тэгээд тийшээ ороход болохоор энэ их чухал байдаг. За эхлээд ийм зүйлийг зурах шаардлагатай. За тэгээд энэ маань болохоор яг ингээд нэг геометри автгаа дээр нэг тойрог зурна. За тэгээд ингэж тойрог зурчаад эндээс ийш яваад энэ үнцэг тета авах юм бол тэгээд энэ маань радиус нь нэгтэй тэнцүү, тойрог маань радиус нь нэгтэй тэнцүү. Доошоо буулгаад эндээс энэ хүртэл урт агаад эндээс энэ хүртэл урт болохоор мэдээж энэ чи энэ урт нэгтэй тэнцүү өгсөн шүү дээ. Энэ урт нэгтэй тэнцүү өгсөн учраас энэ уртыг би ямар нэг x гэж үзэх юм бол x-ийг квах 1 тэнцүү косинус тета гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ч болохоор x тэнцүү косинус тета юу? Энэ урт чинь косинус тетатай адилхан болно гэсэн. Тийм бол эсэргээр ийшээ буулгасан урт нь синус тета болж таарна тий. За одоо тийм бол ийшээгээ гаргаад зурчээ. Тэгтээ өнцгөө тоолоход болохоор эндээс ингэж за би бүр тодорхойлохын тулд өөр өнгөөр зурж үзүүлье. Энэ үнцэг гэсэн үг. Энэ үнцгийг зурцсан байлаа гэж үзэхэд энэ үнцэг дээрх синус косинусаа би ийшээ нэг ингэж буулгаад ийшээ нэг ингэж буулгаад тодорхойлчихно. За тэгэхээр энэ тал чинь болохоор хасах учраас косинус нь хасах тэмдэгтэй. Энэ бол синус бол нэмэх тэмдэгтэй хэвээрээ гэж. Тэгээд ийшээ бүр ихтэрээ 180 градусаас цаашаа ороод ирэх юм бол энэ бол хасах учраас хоёулаа хасах тэмдэгтэйгээр зурагтаад хэлж байгаа. За тэгээд энэ болохоор ерөнхийдөө синус косинусыг дурын үнцгтээр тодорхойлох арга. За тэгээд энэ ийм байдлаар синус косинусаа дурын үнцгтээр тодорхойлчих юм бол бидэнд дараах тэгштгэл маань олддог. Энэ маань ямар тэгштгэл вэ гэвэл 0-оос 90-ийн хооронд болохоор за ингээд синус тета косинус тета хоёулаа нэмэх байна. Харин 90-ээс 180-ийн хооронд болохоор түрүүн косинус нь хасах синус нэмэх хэвээрээсэн шүү дээ. 180-аас 270-ийн хооронд болохоор хоёулаа хасах болно. Харин 270-аас 360-ийн хооронд болохоор
синус нь хасах, харин косинус нь нэмэх болж өгч байгаа. Би энэ тийм энэ бол зөв. Тийм ийм болж өгч байгаа. За тэгээд ерөнхийдөө энийг ашиглаад ерөнхийдөө синус косинусыг 360 бүх утган дээр тодорхойлж. За тийм бол 360-аас их болчих юм бол яах вэ? 360-аас их болчих юм бол амархан зүгээр л 360-аас бага болтол нь 360-ыг хасаач өгөхөд л хангалттай. Яагаад гэвэл энэ чинь нэг тойрог дээр циклээр давтагдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ бол ерөнхийдөө тригонометри функцийн ерөнхий шинж чанар. За одоо тийм бол дахиад тригонометри функцийн өөр нэг шинж чанарыг авч үзье. Тригонометри функцийн өөр нэг чухал шинж чанар байдаг болохоор тригонометри урвуу функцийн шинж чанар байгаа. За тэгэхээр тригонометри урвуу функцийг яаж тавихаар синус тета тэнцүү x гарлаа гэж үзэхэд арк синус x тэнцүү тета ингэж гардаг функцийг ерөнхийдөө бид нэр тригонометри урвуу функц гэж нэрлэдэг та. Арк косинус x тэнцүү тета. Энэ болохоор тригонометри урвуу функц. Ерөөсөө л урвуу гарна гэсэн үг. За тэгээд энэ урвуу функцтэй холбоотой эдний шинж чанар байгаа. Эднэрийг бол тэгээд дараа илүү нарийн аваад үзэж болох байх. За тэгээд ерөнхийдөө тригонометри функцийн зарим нэг өвөрмөц утгууд хэлэх юм бол синус t тэнцүү t, синус 90 тэнцүү 1, харин косинус t тэнцүү 1, косинус 90 тэнцүү t. За тэгээд ийм байдлаар тригонометри функцийн хэдэн өвөрмөц утгууд байдаг. Энэ утгууд бол ерөнхийдөө энэ тэнцүү байдаг учраас эднээс хараад чиглэж болно. За тэгээд косинус тригонометри функцийн үлдэх чухал шинж чанарууд болохоор дараагийн хичээл дээр авч үзье. Баярлалаа.